манай хүн амыг зүгээр хараад үзсэн чинь нийтдээ одоо 15-аас 34 насны хүн ам бол нийт хүн амын 34.6%-ыг буюу 1,80,000 залуучууд манай улсад байдсан байна. Тэгэхээр энэ хууль бол үндсэндээ энэ сая хүн амын хөгжлийн тухайн асуудлыг бол зохицуулах хууль юм байна гэж ойлгож байна. Тэгээ үүнээс эмэгтэйчүүд нь бол 537.6 мянга буюу нийт залуучуудынхаа нэг 50 орчим буюу 49.8%-ийг эзэлдэг гэсэн ийм статистик мэдээлэл бол байна. За тэгээ залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль үндсэндээ хуулийн зорилт маань бол нэг юм хоёр үндсэн юмыг л агуулж байгаа юм байна гэж бол харсан. За төрөөс залуучуудын хөгжлийг дэмжих эрх зүйн үндсийг бий болгож байгаа. Ерөөсөө л төр өөрөө залуучуудыгаа хэрхэн яаж дэмжих вэ гэдгийг л илүү тодорхой, илүү ойлгомжтой болгож байгаа гэж бас харж байна. За нөгөөх нь бол нийгмийн хөгжилд оролцох залуучууд гэдэг. Илүү нийгмийн хөгжилд оролцох залуучуудын оролцоо, эрх үүргийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулна л. Өөрөөр хэлэх юм бол энэ хуулиар хоёр л юм харагдаж байгаа. Нэг нь бол залуучуудын хөгжлийг дэмжин, нөгөөх нь оролцоог хангах тухай асуудлууд. Тэгээд дээрэс нь тодорхой залуучуудад тодорхой эрхүүдийг, тодорхой үүргүүдийг бас бий болгосон гэж ойлгож байна. За хамрах хүрээний ямар ахлах гэхээр өмнө хэлсэн 15-аас 34 насны одоо хүн амыг хамарж байгаа. За хөгжил оролцоог дэмжихэд үйлчилдэг ийм хууль байна. Тэгээ өөрөөр хэлбэл эндээс харахад залуучуудын эрхийг хангах ч юм уу, хамгаалах ч юм уу асуудал бол энэ ч байхгүй. Илүү залуучуудыг тэр нийгмийн хөгжилд оролцож байгаа оролцоог нь одоо идэвхжүүлэх, илүү түлхүү болгох, илүү одоо өргөн хүрээтэй залуучуудыг идэвхтэй нийгмийн хөгжилд оролцдог хүн ам болгох, эсвэл залуучуудыгаа хөгжүүлэх гэсэн нэг юм хоёр юм харагдаж байна гэж ойлгож байна. За баримтлах зарчим гэхээр нэг юм 3 үндсэн баримтлах зарчмыг хуулийнхаа хүрээнд бий болгосон юм. Нэгдүгээрт нь ив нэгдэл шудраг асыг дээдлэн, хоёрдугаарт нь ялгарлан гадуурхах байх, дараа нь ялгарлан гадуурхах байх. Тэгээд хоёрдугаарт нь бол залуучуудын хөгжлийн талаарх төрийн бодлого, шийдвэр боловсруулах, хэрэгжүүлэх, хэрэгжилтэнд хяналт үнэлгээ хийхэд залуучуудын иргэний нийгмийн төлөөллийг оролцуулна гэсэн ийм зарчим. Тэгэхээр иргэний нийгмийн одоо байр суурийг бол бас энэ хуулинд нэлээд түлхүү оруулж өгсөн энэ зарчмаас харагдаж байгаа гэж би ойлгож байна. Тэгэхээр ямар 3 процесст оролцох вэ гэхлээр бид нар ялангуяа залуучдын чиглэлээр ажиллаж байгаа залуучуудаар удирдуулсан байгууллагууд эсвэл залуучдын асуудлыг анхаардаг байгууллагууд яг уу гэхээр тэр залуучдын хөгжлийн тухай хууль, бодлого одоо юу гэдэг нь төрөөс гарч байгаа баримт бичгүүдийг боловсруулах, тэрийг хэрэгжүүлэх, тэрэнд хяналт үнэлгээ хийхэд л залуучдын иргэний нийгмийн оролцоог бол илүү түлхүү дэмжих ёстой гэдэг нэг юм зарчим байна. За залуучуудын үнэлэмжийг нэмэгдүүлж үзэл бодолд нь хүндэтгэлтэй ханднаа гэсэн нэг ийм 3 баримтлах зарчмыг хуулийнхаа хүрээнд тодорхойлсон байгаа. За тэгэхээр залуучуудыг энэ хуулийн хүрээнд бол өөрийн гэснийг эрхэмлэх үнэт зүйлтэй болгосон. Өөрөөр хэлэх юм бол яг үндсэл нь бол ингэж ярьжсэн л та яг нэг хуулийг боловсруулж ажлын хэсэг нь бол манай Монгол залуучуудад үнэт зүйл гэдэг юм ерөөсөө алга байна. Эрхэмлдэг, дээдэлдэг одоо юу гэдгийг өөрийн амьдралынхаа гол одоо мөн чанар болгодог ийм зүйл байхгүй байгаа учраас магадгүй энэ хөгжлийг дэмжих хуулийнхаа хүрээнд бид нар залуучуудыг үнэт зүйлтэй болгох, тэрийг нь төлөвшүүлэх юм алхмыг хийж болох юмаа гэдэг ийм үндслэг бол ярьжсэн. Тэгэхээр энэ ямар үнэт зүйлийг залуучуудад бий болгож ийнэ вэ гэхлээр одоо залуучууд нь нийгмийн хөгжил бүтээн байгуулалтанд оролцохтой гэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол энэ нийгмийг хөгжүүлэхдээ, энэ нийгмийг бүтээн байгуулахдаа илүү энэ нийгмийг сайн сайхан болгохдоо бид нар юг баримтлах ёстой вэ гэхлээр эх оронч үзлийг эрхэмлэж ёс заншил өв уламжлалаа дээдлэх ёстой юм байна. За эрүүл чадварлаг бүтээлч ёс зүйтэй, боловсралтай, соёлтой иргэн болж төлөвшөх, өөрийгөө хөгжүүлэх нэг гэсэндээ эрмэлзэлтэй байх ёстой. Би их одоо хөгжсөн, чадварчсан иргэн болох ёстой гэдэг юм одоо өөрийнхөө жанжин шугам болох хэрэгтэй гэж нөгөөтэйгөр ойлгож асуулна. За нийтэд төстэй сайн дурын ажилд манлайлан оролцох гэж. Ялангуяа залуучдын хөгжлийг дэмжих тухай хуульд бол нөгөө залуучуудын сайн дурын ажилд оролцох, залуучуудын хүмүүнлэгийн ажилд оролцох энэ одоо үйл хэргийг бол нэлээд бас дэмжихийг нэлээд одоо нөгөө юу гэдэг хуулиндаа бас шигтгэж өгөхийг оролцсон байгаа юм л да. Тэгэхээр залуучуудыг илүү сайн дурын
дүүрэн ажил татан оролцуулах, тэрийг нь дэмжсэн хөшүүргүүдийг бий болгох юмнууд одоо дараа нь бол гарна. За тэгэхээр бас залуучуудын нэг эрхэмлэх үнэт зүйл нь юу гэхээр ерөөсөө би сайн дүүрэн ажил хийж явах хэрэгтэй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй болж байгаа шиг байна. За гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд бол бас манлайлж оролцох хэрэгтэй. За ялангуяа нөгөө одоо гал гардаг, үер зууд болдог, гангачиг болдог ч юм уу, эсвэл одоо өөр гамшигын эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхэд бол залуучууд тэнцээ илүү манлайлж оролцдог, өөрийнхөө нөгөө эх орно гэсэн хайрлах сэтгэл байх ёстой л гэдэг санаа цаана агуулгадж байгаа. За амьдрах ухааны болон санхүүгийн мэдлэг чадвар эзэмшиж сахилга баттай байх хэрэгтэй гэдэг юм. За хэвлэл мэдээлэл болон цахим орчинд бусдыг гутаанд оромжлохгүй байх гэдэг нэг ийм 1 2 3 6 одоо үнэт зүйлийг бол энэ залуучдын хөгжлийг дэмжих тухай хуулиар нэгсэндээ залуучуудад бий болгож байгаа. Тэгэхээр та нар зүгээр харж байхдаа ер нь өшөө бас юу байсан бол зүгээр бол те өөр ямар үнэт зүйл залуучууд өөрсдөө бий болгох хэрэгтэй энэ хуулийн хүрээнд байсан бол зүгээр гэдэг дотроос бодож байгаарай. За тэгээ түрүү нөгөө нэг харагдсан залуучуудын хөгжлийг дэмжих нөгөөх нь оролцоог хангах гэсэн нэг юм хоёр л гол зарчим яваад байгаа энэ хуулийн хүрээнд. Тэгээд хөгжлийг дэмжих гэдэг дотор нь бол нэг юм 5 юм байна. Юуг нь дэмжих гэдэг юм бэ гэхэлэр хувь хүний хөгжлийг нь дэмжих юм байна. Боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжлийг бас дэмжих юм байна энэ хуулийн хүрээнд. За эрүүл мэндийг нь хамгаалах юм байна. Хөдөлмөр эрхлэлтийг нь дэмжих юм байна. За аюулгүй амьдрах хөгжих орчныг нь бүрдүүлэх юм байна гэж ойлгож байна. Ингээ үндсэндээ нэг 5 одоо хөгжлийн асуудлыг бол энэ хуулийн хүрээнд шигтгэж өгсөн байгаа юм. За тэгвэл хувь хүний хөгжлийг яаж дэмжих юм бэ? За ерөнхийдөө айгүй энгийн байлгах үднээс би ингээд гол агуулгыг бичсэн байгаа. За гол нь ерөөсөө амьдрах ухааны чадвартай байх хэрэгтэй байна гэдэг гол нэг энэ зарчмыг хувь хүний хөгжлөөр яваад байгаа. Ерөөсөө залуучуудад амьдрах ухааны болвол одоо бүх шатны боловсролын байгууллагаар дамжуулж олгоё. Ерөнхий боловсрол, ихтэй сургууль, коллеж, мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд, цаашлаад насан туршийн боловсролын төвүүдээр дамжуулаад тэнд одоо явагддаг сургалтын хөтөлбөр агуулгахт нь бол энэ амьдрах ухааны боловсролыг олгох агуулгыг бол шингээж өгөх хэрэгтэй байна гэдэг. Энүүгээр дамжуулж залуучуудыг амьдрах ухааны боловсролтой болгох хэрэгтэй гэдэг нэг ийм ажил явж байгаа юм. За хоёрдугаарт нь бол энэ цэргийн мэрэгжил олгох сургалтанд бол 18-аас 27 насны залуучуудыг хамруулад хэрвээ хүсвэл эмэгтэйчүүд энэ насны эмэгтэйчүүд бас сайн дураараа энэ цэргийн мэрэгжил олох сургалтанд хамрагдаж болно. Тэгээ өөрөөр хэлэх юм бол нэгдүгээрт нь амьдрах ухааны боловсролоор залуучдын хувь хүний хөгжлийг дэмжих юм байна. Хоёрдугаарт нь цэргийн албанд одоо илүү татаж оролцуулах, цэргийн боловсрол олгох, цэргийн сургалтанд хамрагдуулах байдлаар бас залуучдын хөгжлийг дэмжих юм байна. За гуравдугаарт нь гэр бүлийн асуудалтай холбоотой гэхдээ нэг сонин санагцсан. Гэр бүлийн асуудалтай холбоотой утга зохиол уран сайхны бүтээлүүдийг дэмжинэ гэдэг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн бат бөх байдал, тогтвортой байдал, гэр бүлээ хайрлах, гэр бүл төлөвлөлтөй холбоотой ийм утга зохиол бичдэг хүмүүсүүдийг эсвэл уран сайхны нэвтрүүлэг, кино одоо телевиз зохиомж гэдэг юм уу иймэрхүү үйл ажиллагаануудыг эрхэлдэг байгууллага хувь хүмүүсүүдийг түлхүүгээр дэмжих ийм юм бол харагдаж байгаа. За хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл нэвтрүүлгийн агуулга хөтөлбөрт бас энэ залуучуудын хувь хүний хөгжилтэй холбоотой агуулгуудыг шингээсэн тэрийг дэмжсэн одоо хэвлэл мэдээллийн байгууллагууд байх юм бол тэднийг нь алдаршуулах, олон нийтэд илүү таниулах ч гэдэг юм уу ийм одоо үндсэндээ 4 чиглэлээр хувь хүний хөгжлийг дэмжихээр бол харагдаж байгаа. Тэгэхээр та нарт дахиад жоохон хэрвээ шүүмжлэлтэй хандах гад үзвэл юу дутуу байна гэдгийг бас хараад үзэр. Өшөө яаж бид нар залуучуудын хувь хүний хөгжлийг дэмжих хэрэгтэй бол за дараа нь нөгөө боловсрол, соёл, урлаг, спорт, шинжлэх ухааны хөгжлийг дэмжинэ гэж байгаа. Гэтэ залуучуудын тий. За үндэсний цөөнх шилжин суурьшигч зорилттой бүлгийн залуучуудад сургалт явуулнаа. Өөрөөр хэлбэл соёл, урлаг, спорттой холбоотой янз бүрийн сургалтуудаар дамжуулж гэхдээ энэ сургалтууд нь ийм хэдэн зорилттой бүлэг үндэсний цөөнх, шилжин суурьсан залуучууд, зорилттой бүлгийн залуучууд гэх ийм одоо хүн амын бүлгүүдэд чиглэсэн сургалтуудыг төлхөө явуулъя гэж байна. За нийт залуучуудыг дотоод гадаадд суралцах боломжийг бас бүрдүүлье. Номын сан, цахим номын сан хөгжүүлье. Илүү залуучуудыг
одоо ном унших үйл ажиллагаанд бол татаа оролцуулъя гэдэг цаад зорилго агуулгадж байгаа. За цэрэгт явсан залуучуудыг дэмжих тухай асуудал бас энэ ч орсон байгаа. Хэрвээ цэрэгт яваад ирсэн болвол дээд сургуульд суралцах боломж нөхцөлийг бүрдүүлээ. Эсвэл оюутан байжгаад цэрэгт явах шаардлагатай болоод цэрэгтээ яваад ирсэн болвол одоо нөгөө дүүцүүлэх дүнгийн дээд сургуульд нь хичээлийн одоо суусан гэдгээр нөхүүлэх ч гэдэм юм. Иймэрхүү одоо цэрэгт явсан залуучуудыг илүү дэмжих бас ажлуудыг л энэ ч оруулсан байлээ. За дараа нь залуучууд судлалын асуудлыг бол хөгжүүлэх ёстой. Энэ боловсрол соёл урлаг спорт шинжилгээ ухааныг одоо хөгжүүлэх ажлын хүрээнд явуулна. За залуучууд бүтээл төрөхийг дэмжиж байгаа. Ялангуяа одоо ном зохиол төрөх байд юм уу, кино бүтээл хийх гэдэг юм илүү одоо шинэлэг бүтээл төрөх залуучуудыг бол дэмжинэ. За шинжилгээ ухааны тэтгэлэг хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж илүү нөгөө шинжилгээ ухаан, техник, технологийн чиглэлээр суралцж байгаа залуучууд байх юм бол эдгээр залуучуудад зориулсан тэтгэлэг хөтөлбөрийг бий болгоод энэ хуулийнхаа хүрээнд ингээд тэр залуучуудыг дэмжнэ гэсэн нэг ийм хідэн одоо зорилттой үйл ажиллагаануудаар дамжуулж яг энэ боловсрол соёл урлаг спортын хөгжлийг дэмжнэ гэсэн байна. За дараа нь болохоор эрүүл мэндийг хамгаалах гэж. За энэ чинь оюутнуудын эрүүл мэндийг хамгаалах асуудлыг бол нэлээд бас түлхүү оруулж өгсөн байлаа. Ялангуяа нөгөө харьяалал харгалзахгүйгээр заавал нөгөө оршин суугаа газар хамаарахгүйгээр оюутнуудад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг болгох гэдэг энэ бол айгүй бас их зөв санаа юм шиг санагдсан. Яа тэгэхээр манайх өнгөрсөн жил яг хөдөө орон нутгаас шилжиж ирсэн залуу эмэгтэйчүүд тэр зэсмэ хөдөө орон нутгаас Улаанбаатарт суралцж байгаа охид залуу эмэгтэйчүүдийн эрхийн асуудлаар нэг бичил судалгаа хийж үзэхэд ерөөсөө нөгөө харьяал багхгүй, шилжилт хийлгээгүй, шилжилт хөдөлгөөнд оролцоогүй залуу эмэгтэйчүүд бол шаардлагатай эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өөрт ойрхон байгаа нөгөө эрүүл мэндийн нэгжүүдээс авах боломжгүй байд юм байна л да. Ялангуяа жишээлбэл өрхийн эмнэлэг дээр очиод үзүүлээ гэхээр хөдөө орон нутгийн харьяалтай учраас одоо үзэх боломжгүй ч гэдэм үү. Гэтэл нөгөө том ихтэй сургуулиуд бол одоо сургуультай эмчтэй эсвэл нөгөө хамтарч ажилладаг эмнэлгүүдтэй оюутнуудаа үзүүлдэг бол нөгөө жижиг хувийн ихтэй сургуульд сурж байгаа оюутнуудын эрүүл мэндийн асуудал бол бас нэлээд хурцдмал байдалтай байдаг нь бол харагдсантай. Ялангуяа нөгөө хүн өрчгөө насанд байгаа залуу эмэгтэйчүүд одоо хөдөөнөөс хотод ирээд сурж байхдаа жирэмсэн болоод хүүхэд төрүүлэх хэрэгцээ гарлаа гэхэд дахиад нөгөө шилжүүлэг байхгүй болвол нөгөө хяналтандаа орох тодорхой шинжилгээнүүдээ хийлгэх нөгөө эрүүл хүүхдээ эрүүлтэйх эрүүл төрүүлэх гэдэг чинь дахиад их асуудалтай болдог. Тэгэхээр энэ бол нэлээд бас их сайхан санаачлага байна гэж бол харж байгаа. За оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамруулах асуудлыг бас энэ хүрээнд авч үзсэн байлээ. За цахим эрүүл мэндийн үйлчилгээг бол нэвтрүүлнэ гэж ялангуяа залуучуудад чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ бол цахимжуулах асуудлыг бас авч үзсэн байгаа юм. За бэлгийн болон нөхөн өрчгийн эрүүл мэндийн сургалт нөлөөллийн үйл ажиллагааг бол бас түлхүү явуулна. Ялангуяа энэ нөгөө залуучуудын дунд хүсээгүй жирэмслэл бэлгийн замаар дамжих халдвар гэх энэ ХТВ-ийн халдвар авах эрсдэл өндөр байгаатай холбогдуулаад дээрээс нь нөхөн өрчгийн эрүүл мэндийн боловсрол бас хангалттай сайн биш байгаатай холбоотойгоор ийм ажлууд оруулсан. Гэхдээ нөхөн өрчгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах гэхээсээ илүүтэйгээр зүгээр сургалт нөлөөллийн үйл ажиллагаа явуулна гэх юм хязгаарлагдмал төвшөнд тавьсан юм шиг харагдаад байгаа юм л та. Гэтэл яг нөгөө эд залуу байгаа хүн ам чинь өөрөө нөхөн өрчгөн идэвхтэй насны хүн амд тооцогддог учраас ялангуяа тэр бэлгийн бол нөхөн өрчгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж гэдэг юм бол аюу чухал асуудал. Хаана очиж шинжилгээ өгөх вэ? Хаанаас өөртөө ээлтэй үйлчилгээ авах вэ? Тэр тусмаа нөгөө зорилттой бүлгийн хүн ам гэдэг байгаа тийм магадгүй одоо үндэсний цонх эсвэл бэлгийн цонх залуучууд эсвэл хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нөхөн өрчгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлыг хэрхэн яаж зохицуулах вэ гэдэг юм энэ ч бас жоохон орхигдож байгаа юм шиг санагдаад байгаа. Гэхдээ нөгөө өөр бусад хууль тогтоомж хөтөлбөрүүдтэй уялдаатайгаар хэрэгжүүлнэ гэдэг байгаа болохоор магадгүй одоо нөгөө өнгөрсөн онд батлагдсан их хүүхэд нөхөн өрчгийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг зохицуулна ч гэдэг юм. Нэг иймэрхүү байдлаар зохицуулах юм шиг байлаа нөгөө салбар дундын хоорондын зохицуулалтын асуудал болгоод. За дараа нь бол зорилттой бүлгийн залуус чиглэсэн спорт, сэтгэл зүй, сэтгэл заслын үйлчилгээг бий болгоно гэдэг. Гэхдээ
Зүгээр энэ ч нэг юм нь зорилттой бүлгийн залуучууд гэж яг хэнийг хэлээд яг тодорхойлт бол байгаа. А гэхдээ жишээлбэл яг энэ залуу хүн амыг бид нар зорилттой бүлэгт хамруулад энэ хуулийн хүрээнд үйлчлэгээ үзүүлнэ гэсэн юм бол байхгүй байгаа байхгүй юу? А зорилттой бүлгийн хүн ам залуучууд гэхлээрээ илүү нөгөө нийгмийн туслалцаа дэмжлэг төлхөө шаардлагатай байгаа хүн амын бүлэг гэх нэг ерөнхий жоохон томьёолцсон санагдаад тэгээ яг энэ дотор хин хэнийг оруулах юм бэ гэдэг нь бас магадгүй зүгээр дагаж гарах журам одоо юу гэдэг лээ дүрм дээрээ энэ төр тодорхой олж бас магадгүй л дээ. За тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба хорт зуршил гэж энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулаад залуучуудыг хорт зуршлаас өрсөн сэргийлэх тэр нөгөө ариг тамхины хэрэглээ багасгах, мансууруулах байцын хэрэглээг багасгах ийм чиглэлийн ажлуудыг бол ялангуяа төлхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж хийнэ гэсэн ийм зүйл байгаа. Тэгэхээр эндээс яг нөгөө эрүүл мэндийн үйлчлэгээтэй холбоотой тодорхой ажлууд эрүүл мэндийн боловсрал мэдлэг олгохтой холбоотой тодорхой ажлууд ингээд хоёр хэсэгтээс хуваагдсан харагдаж байгаа. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ. Яаж хөдөлмөр эрхлэлтийг дэмжих вэ гэхээр оюутнуудад зориулсан бас оюутнуудыг ажлын байраар хангаж болох хөдөлмөрийн биржүүдийг байгуулж хөдөлмөрийн биржүүдээр дамжуулж оюутнуудыг ажлын байранд зуучлах ажлыг эрчимжүүлнэ гэж байгаа. За залуучуудыг нөхөрлөл хоршоо эрхлэхийг нь бол энэ хуулийн хүрээнд маш сайн дэмжинэ. За ялангуяа одоо сүүлийн үед нөгөө яриад стартап бизнес буюу гарааны бизнес эрхлэхийг нь бол хуулийн хүрээнд бас нэлээд дэмжиж ялангуяа гарааны бизнес эхлүүлэх гэж байгаа залуучуудыг тэр боломж нөхцлөөр нь хангах ажлуудыг нэлээд явуулахаар харагдаж байгаа. За бас нэг сайшаалтаа нөгөө малчин залуучуудын асуудлыг энэ ч бас онцгойлж оруулж ирсэн. Малчин залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийг боловсруулж батлуулнаа гэсэн нэг ийм зорилт бол байгаа. За орон нутагт очиж ажиллах гэж байгаа. Ялангуяа одоо захиалгат ажлын байранд очиж ажиллах гэж байгаа залуучуудыг илүү дэмжинэ. Тэдний нөгөө нийгмийн асуудлыг шийдэхэд урамшуул олгох ийм одоо хөшүүргийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр харагдаж байгаа. За мэрэгжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүд буюу одоо тусгай мэрэгжил эзэмшиж байгаа гэхдээ ажлын байр олдохгүй хомс байгаа ч юм уу залуучуудыг дадлагжуулах тэгээд хувийн хвшлийн байгууллагуудтай нь одоо ярилцж байгаа тодорхой ажлын байруудыг бий болгож тэдгээр залуучуудыг ажлын байраар хангах асуудлыг бас энэ оруулсан байгаа. За ялангуяа 100-аас дээш ажилтнтай хувийн хвшлийн байгууллага хэрвээ одоо байгавал хэрвээ ер нь бол байгаа. Энэ хувийн хвшлийн байгууллагад 5% нь оюутнууд ажилладаг болох нэг юм эрхцээ орчныг бий болгоно гэсэн ийм юм байгаа. Өөрөөр хэлэх юм бол олон одоо ажилтнтай байгууллагын 5% нь бол оюутнууд байна гэдэг нэг юм нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих тухай хуульдаас байдаг те тодорхой хувь нь бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх ёстой гэдэг. Яг тэрнтэй адилхан 5% нь бол оюутныг ажилуулдаг байх хэрэгтэй гэсэн юм байна. За сайн дурын ажилд манлайлж оролцсон залуучуудыг төрийн албанд ажилуулна. Төрөний нөгөө нэг эрхэмлэх үнэт зүйл дээр гарсан байсан те илүү сайн дурын ажилд оролцох хэрэгтэй гэдгийг нь дэмжиж байгаа. Тэгвэл энэ ч хөшүүргэн юу аах вэ гэхээр хэрвээ сайн дурын ажилд манлайлж идэвхийлж оролцсон тэр нь одоо нотлогдсон байх юм бол гэдэг юм уу төрийн албанд ажиллах нөхцөл боломжийг нь илүү одоо ажлын байрыг нь гаргаж өгөх. Тэгтээ нөгөө шалгалтандаа сайн оноо авсан бол энэ төр гэх тиймэрхүү нөхцлүүд бол байгаа. За аюулгүй амьдрах хөгжиг орчныг бүрдүүлнэ гэж байна. За энэ ч бол нөгөө орон сууцжуулах асуудлыг бол нэлээд төлхөө авч үзсэн байгаа. Ялангуяа нөгөө залуучуудын орон байраар хангагдах эрхний тухай асуудлууд ялангуяа залуу гэр бүл болоод зорилттой бүлгийн залуусыг орон сууцаар хангах, орон сууцны хөнгөлөлттэй тэр нөхцөлийг бий болгох, тэр эрхцээ орчныг бүрдүүлэх, хөтөлбөр бодлого боловсруулж хэрэгжүүлэх тухай асуудлууд байсан. За гэмт хэрэг татагдахаас залуучуудыг сэргийлэх байгаа. Дээрээс нь ял идэлж байгаа буюу одоогоор хоригдож байгаа залуучуудад чиглэсэн нөгөө нийгмийн үйлчлэгээний асуудлуудыг сайжруулах. Тэгээ энэ бол бас айгүй чухал юмыг гаргаж ирсэн байна гэж харж байгаа. Ялангуяа нөгөө хорих байгууллагуудыг хараад хахаар ялангуяа нөгөө хорих байгууллагын нийгмийн ажлын хөгжлийг ингээ харахаар ялангуяа нөгөө хүүхдийн хорих дээр нийгмийн ажлын үйлчлэгээ бол маш сайн явагдаад хөгжүүлэх асуудал нь сайн явагдаад байгаа боловч яг нөгөө насанд хүрсэн хүмүүсийг одоо хорих байгууллага дээр яг залуучуудыг хөгжүүлэх тодорхой шаардлагатай үйлчлэгийг үзүүлэх асуудлууд бас жоохон хоцрогдмол байдаг учраас энэ асуудлыг оруулсан нь яг сайшаалтай санагдсан. За хөдөөд ажиллаж байгаа залуучуудыг алдаршуулах гэдэг энэ хуулийн дээр нэг сонио алдаршуулах гэдэг үгнүүд айгүй олон.
Тэгэл тэр тийм мундаг байгаа залуучуудыг л алдаршуулна л гэдэг. Яг нэг талаараа нөгөө нийгэмд их сайн дүр бүтээгээд тэрүүгээр дамжуулж бусад залуучуудад нөлөөлөх юмыг цаад нөгөө санаа нь бол харагдаж байгаа. Тэгтээ нөгөө Монгол үг нь алдаршуулах гэхээр жоохон биднэрт буухгүй гэж магадгүй надад юм уу эсвэл за чөлөө цагтай холбоотой бас нэг хэсэг байгаа. Ялангуяа нөгөө залуучууд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлж болох тэр соёлын одоо entertainment төвүүдийг олноор байгуулахыг дэмжих тийм төвүүд байгуулах гэж байгаа хувийн хөгжлийн байгууллагууд ах юм бол тэднэрт нь дэмжлэг үзүүлэх гэсэн нэг юм байгаа. За уламжлалыг хөгжүүлэх гэдэг юмнууд бол нэлээ энэ хуулийн бас нэг гол үзэл баримтал болж байна. Ерөөсөө залуучуудад уламжлалыг ойлгуулъя, зан заншлыг төлөвшүүлъя гэдэг нэг юм байна. Тэгээ ялангуяа энэ хүрээндээ уламжлал хөгжүүлэх чиглэлийн үйл ажиллагаануудыг бол төлөвлөгөө явуулах, тийм үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүс олон байгууллага хувийн хөгжлүүдийг дэмжих гэсэн юм байна. За гэр бүлийн асуудлыг бас нэлээд авч үзсэн. Тэгээ ялангуяа энэ чинь ургийн бичиг залуучууд ургийн бичгээ хөтөлж сурдаг болох энэ төр гэдэг нэг юм яг спешиал тим юмнууд байна. За байгаль орчныг хамгаалах асуудалд бас залуучуудыг оролцуулах гэдэг. Эндсэндээ энэ аюулгүй амьдрах хөгжих орчныг бүрдүүлэх гэдэгт бол нэг энэ хідэн гол зүйлүүдийг агуулсан байгаа юм. Тэгээд хамгийн сүүлийн тэр залуучуудын чөлөө цаг, ургийн бичиг хөтлөх, уламжлалыг хөгжүүлэх, зан заншлыг дээдлэхтэй холбоотой бүх үйл ажиллагаануудыг тухайн сум дүүрэг нийслэлийн засаг дарга хариуцаж гинэ гэсэн юм байна. Тэгэхээр засаг дарга нэгсэндээ үүрэг авсан байна. Энэ хуулийн өрөөнд бол үүрэг авсан байна гэж ойлгож байна. За тэгвэл залуучуудын оролцоог дэмжих гэдэгт нь юу байна гэхээр нэг ийм дөрвөн зүйл байгаа. Нийгмийн хөгжил залуучуудын оролцоог дэмжих гэдэгт бол илүүтэйгээр залуучуудын иргэний нийгмийн байгууллагуудын нийгдэд тусдаа буюу нийгэм тусдаа үйл ажиллагааг дэмжинэ гэж. Тэгэхээр нэгсэндээ залуучуудын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд бол бас нэгсэндээ төрөөс бас шаардаж болох нь ш. Та нар энэ хууль баталсан хуулийнхаа өрөөнд одоо залуучуудын байгууллага үйл ажиллагаа дэмж бид нар залуучуудтай ийм үйл ажиллагаа явуулах гэж байна. Гэхдээ зөв яаж дэмжих нь бас жоохон тодорхойгүй. Энэ нь дараа нь тодорхой болох байх гэж бодож байна. Одоо дөнгөж хууль маань хэрэгжиж эхэлж байгаа болохоор за шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох нөлөөлөл үзүүлэх үйл ажиллагааг бол бас дэмжинэ. За дахиад нөгөө сайн дурын ажилд оролцох, хүмүүнлэгийн ажилд оролцоог дэмжинэ. Гэхдээ яг нэг талаараа нөгөө бид нар анх эхний тэр нөгөө залуучуудын иргэний нийгэм байгууллагуудын нийтэд тусдаа үйл ажиллагаа дэмжинэ гэдэг юм бол орхигдсон байсан. Тэгээд залуучуудын иргэний нийгмийн үйл ажиллагаа бол нэг талаараа хэрвээ энэ мэрэгсэн залуучдын эрхийг хангах хамгаалах хүндэтгэх чиглэлээр ажиллаж байгаа бол энийг сайн дурын болоод хүмүүнлэгийн ажил гэж тооцохгүй гэдэг байр суурийг бол залуучдын байгууллагууд гаргаж тавьж исэн тийм энэ талаар дэлгэрэнгүй ярих. Тэгээд илүүтэйгээр энэ бол өөрөө одоо залуучдын иргэний нийгмийн байгууллага гэдэг чинь хөтөлбөрн тэгээд эн чинь мэрэгсэн баг үйл ажиллагаа болж байгаа учраас энийг арай өөр түвшинд авч үзэх хэрэгтэй. Энийг зөвхөн сайн дурын ажилтай юм эсвэл хүмүүнлэгийн ажилтай хольж болохгүй гэдэг нэг юм бид нар ярьсан. За тэгээд чиг үүрэг гэж хин ямар чиг үүрэг авсан бэ гэдгийг эндээс харж болно. Энэ хуулийг хин хэрэгжүүлэх ёстой ямар үүрэг хүлээсэн. За улсын хурал засгийн газар хоёр бол яхаа гэхээр улсын хурал нь бодлого хөтөлбөрөөр тодорхойлно, төсвөө батлна, тэрэндээ хяналт тавина гэсэн нэг юм гурван үүрэгтэй. За засгийн газар бол бодлого хөтөлбөрийн биелэлтийг хангана, хөтөлбөрөө батлна, төсөвт тусгана, төсөв саналаа оруулна. За тэгээд бас хяналт тавих ийм үүрэгтэй ажиллана. За залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэж нэг ийм бүтэц байгаа. Дараа нь залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэсэн нэг юм нэгж байгаа. Тэгээд аймаг нийслэлийн сум дүүргийн засаг дарга залуучуудын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл. Өөрөөр хэлбэл эндээс энэ хуулийн хүрээнд бол залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөл байгуулагдана. Аймаг сум дүүрэг нийслэлээр засаг даргын дэргэд бол салбар зөвлөл нь байгуулагдана гэж ойлгож байна. За залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь илүүтэйгээр яах вэ гэхлээр яг энэ бодлого хөтөлбөр хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллана. За хяналт үнэлгээ хийн, үр дүн тайлагнана. За мэрэгжил арга зүйн удирдлагаар бол төрийн захиргааны байгууллагуудаа тэр нөгөө доод шатны
залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагууд бол мэрэгжил арга зүйн дэмжийн удирдлагаар бол хангаж ажиллана. За гадаадын болон олон улсын байгууллагатай хамтарч ажиллана. Сайн дурын ажлыг үнэлэх тогтолцоог бий болгоно гэж. Өөрөөр хэлбэл тэр сайн дурын ажилд оролцоод байгаа залуучуудыг дараа нь тэр сайн дурын ажилд оролцсон гэдгийг нотлох, тэрийг нь үнэлэх, урамшуулах тэр тогтолцоог бий болгох ажлыг бол энэ байгууллага санаачилж хийн. За цагийн ажлын тогтолцоог бий болгоно гэж байгаа. Яг одоогоор бол нөгөө цагийн ажлыг тооцдог, цагийн ажиллаар цагаар бодож одоо урамшуулна олгодог энэ тогтолцоо бол манай тараахан бэхжээгүй байгаа гэж бол үзэж болно. Тэгэхээр цагийн ажлын тогтолцоог бас бий болгож илүү нөгөө оюутнуудыг цагийн хөдөлмөр эрхлэх төр нөхцөл боломжоор хангах асуудлуудыг энэ байгууллага нь бол хариуцаж хийн. За цэргийн албанд явах талаар нөлөөллийн ажлуудыг өөрөөр л нөгөө залуучуудыг уриалах гэдэг юм л да. Олноор нь та нар цэрэгт яваа. Тэгээ нөгөө нэг кино байсан шүү дээ. Ямар цэргийн тухай кино ч гэлээ. Олон ангитай кино гарсан шүү дээ. Тусгай салаа шиг ерөнхийдөө нөгөө олон нийтийг цэрэгт явахыг уриалсан ажлуудыг бол энэ байгууллага хариуцаж хийх юм байна гэж ойлгож байна. За дараа нөгөө залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гэдэг. Одоогор миний ойлгож байгаа бол нөгөө хүүхэд гэр бүл хөгжил залуучдын газар юм байна. Мөн үе гэж би одоо тэрийг бас сайн мэдгүй те. Гэр бүл хүүхэд залуучдын хөгжлийн газар гэж ойлгож байгаа. За гол нь нөгөө залуучдын хөгжлийг дэмжих бодлого хөтөлбөрөөгөө хэрэгжүүлэх ажлаа энэ байгууллага нь хариуцна. Орон нутгийн салбаруудыг чадварчуулна. Тэгээ орон нутагт ажиллаж байгаа залуучдын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудын хүний нөөцийн чадварыг багс бэхжүүлнэ. Өөрөөр хэлбэл нөгөө залуучуудыгаа бэлтэн чадвартай болгоно. За залуучуудын мэдээллийн сан бүрдүүлнэ гэдэг байгаа. Өөрөөр хэлбэл яг одоо төрөний нөгөө 1 сая 80 мянган хүн амтай холбоотой бүхий л одоо датануудыг бий болгоно гэж харж болно. За амжилт гаргасан хуулийн этгээдийг алдаршуулна гэдэг дахиад нөгөө залуучуудад зориулсан залуучуудыг дэмжих хөгжил оролцоог нь хангасан их сайн ажлууд хийж байгаа байгууллагуудыг бол алдаршуулах ажлуудыг хийх гэдэг байгаа. За залуучуудын үүсгэн байгуулсан төрийн бас байгууллагуудын үйл ажиллагааг дэмжинэ гэдэг. Тэгээ одоо дахиад зүгээр би бодоод очиод за та нар дэмжинэ гэсэн чинь яаж дэмжих юм гээл хараад сууж явах хэрэгтэй бас байж. Магадгүй бид нар нөгөө хуулийн хүрээнд олгогдож байгаа эрхүүдээ эдлэх хэрэгтэй шүү дээ ер нь бол тий. За олон улсын байгууллагатай хамтарч ажиллана гэдэг нэг энэ хідэн чиг үүрэг байгаа. За энэ орон нутгийн одоо залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бол иргэдээ залуучуудын хөгжлийн төвтэй байна гэдэг нэг юм байна. Тэгээд залуучдын хөгжлийн төвүүдийн талаар манай их жаргал дэлгэрэнгүй ярина. Одоогийн байдлаар бол нэгдсэн улсын байгууллагын хүн амын сангийн санхүүжилтээр иргэний боловсрол төвийн одоо хэрэгжүүлсэн төслийн хүрээнд бол нийт 11 залуучдын хөгжлийн төвүүд аймаг сумдуудад бол байгуулагдсан байгаа. Тэгэхээр энийг өргөжүүлээд бүх аймагуудад залуучдын хөгжлийн төвтэй болно. За энэ нь яг гэхээр залуучдын асуудал эрхэлсэн төрийн захиргааны энэ залуучуудад зориулсан нэг цэгийн үйлчлэгээ үзүүлэх залуучдын хөгжлийн төвтэй байна гэдэг. Тэгэхээр нэг цэгийн үйлчлэгээ нь өөрөө бас ямар байхаа гэдгийг энэ ч дахиад тодруулах хэрэгтэй болно. Тэгээ үйлчлэгээ үзүүлдэг байх юм уу, мэдээлэл хангадаг байх юм уу, зөвлөгөө тусламж үзүүлдэг байх юм уу, одоо үйлчлэгээ ялангуяа нөгөө нөхөн сэргээх урт хугацааны үйлчлэгээ дэмжлэг шаардлагатай байгаа залуучуудад яах юм гэдэг юм уу те. Одоо бол залуучдын хөгжлийн төвүүд бол төлхөөтэйгээр залуучуудыг хөгжүүлэх, мэдлэг боловсрол олгох, мэдээлэлээр хангах, оролцоог дэмжих, идэвхжүүлэх чиглэлийн үйл ажиллагаануудыг бол орон нутагт явуулж байгаа. За бас залуучууд чиглэс үйлчлэгнүүдийг үзүүлж байгаа. Одоо байгуулагдсан залуучуудын төвүүдээр бол нийгмийн ажилтнууд ажилладаг учраас хэрвээ одоо үйлчлэгээ шаардлагатай байгаа бол нийгмийн ажилтнанд хандах энэ боломж нөхцөл бол нэгдсэн. За залуучуудын хөгжлийн төв нь залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн ажлын алба байна гэдэг. Өөрөөр хэлэх юм бол нөгөө хуулийн хүрээнд үндэсний нэг зөвлөл байгуулагдана, салбар зөвлөлүүд байгуулагдана аймаг орон нутгуудад. Тэгэхээр тэр аймаг орон нутгуудад байгуулагдсан үндэсний одоо салбар зөвлөлийн ажлын алба нь бол залуучуудын хөгжлийн төв байх юм байна гэж бол харж байгаа. Зохион байгуулалтын бүтцийн хувьд бол за залуучдын хөгжлийн төв нь улсын болон орон нутгийн төсвөө санхүүжнэ гэж байгаа. Тэгэхээр одоо бол нөгөө тэр байгуулагдсан байгаа 11 төвийн үйл ажиллагаа бол үндсэндээ төсөл нь дууссан. Нэгэсэндээ төслөөр дамжуулж үргэлжлүүлж санхүүжүүлэх боломжгүй байдалд бол хүрсэн байгаа. За дараа нь залуучдын хөгжлийн үндэсний болон салбар зөвлөл гэдэг байгаа. Түрүүний миний нөгөө ярьсан. Тэгэхээр энэ нь
залуучуудын хөгжлийг дэмжих салбар дундын үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд зохицуулах ийм зөвлөл ах юм. За зөвлөлийг бол үндэсний зөвлөлийг нь ерөнхий сайд ахлаад салбар зөвлөлийг нь бол засаг дарга ахлана гэсэн тэргүүлнэ гэсэн ийм үүрэгтэйгээр ажиллах юм байна. За энэ залуучуудын зөвлөлт хийх юм байхаа гэхээр төрийн байгууллагын төлөөл иргэний нийгмийн залуучдын иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй залуучдын төлөөллийг хамруулнаа гэсэн нэг ийм юм байгаа. Гэхдээ бас дараа чинь гарах баримтчүүдэд яг хин ямар чиглэлээр ажилтдаг хэм байх вэ энэ гэдэг юм бол тодорхой болох байх. За бас энэ хуулийн хүрээнд нэг шинэ оруулж ирсэн зүйл нь бол залуучдын хөгжлийг дэмжих сантай байна гэж. Өөрөөр хэлбэл залуучдын хөгжлийг дэмжих чиглэлээр явуулах үйл ажиллагааг санхүүжүүлэх нөөцийг энэ сандаа хуримтлуулна. Тэгээд энэ нь бол нөгөө залуучдын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллаганд ирээд одоо бол яаманд залуучдын асуудал эрхэлсэн нэг алба байгаа юу? Яаманд нэг хилтэс байгаа. Агентлаг байгаа. Тэгээд дараа нь нөгөө орон нутгийн аймагуудад орон нутгийн залуучдын асуудал эрхэлсэн ажилтнууд гэж байгаа тий. Иймэрхүү бүтцтэй явж байгаа. Тэгэхээр яг хуулийн хүрээнд бол бүтц нь бас илүү нөгөө өргөн хүрээтэй болж бас магадгүй. За үндсэндээ бол яг энэ залуучдын хөгжлийг дэмжих тухай хууль бол энэ байна.